Оройн төргийн эрхэм үндэт үзэгчдээ та бүхэндээ ETV телевизээс бэлтгэн хүргэдэг ETV авах сургууль Цэнгээд шоу нэвтрүүлгийн маань цоошин дугаар ийхүү эхлэж байна. Манай өнөөдрийн дугаарт X-Tools Production-ы залгуур мэдээлчд болон Sync Amp-ийн дуучин X-Tools нар оролцож байна. Харин нэвтрүүлгийн юм төжигчээр ноён пицца брэнд ажиллаж байна. Ингээд бүгдээрээ хичээлийн тагим руугаа орцгоё. Ноён сет шинэ бүтээгдэхүүнийг танилцуулж байна. Дахиадын утас 33 22 77 1919 50. Ангийн дараа үгүй яри. Бараг түр шатгалтай байгаа бэлтгэе. Бараг нэг шиг шатгалтай нэг баашаа. Чилийн нэтэ. Ийм өгөөд битгөө. Шилтэй болгоо онцгдөггүй. Оо багш. Ангийн багш чинь. Зя сайн бацгаана уу? Сайн байна уу? Сууцгаа. Баярлаа. Өнөөдөр танаа ингээд чинь багш нь монгол хэлний хичээл орох болно. Өнөөдрийн хичээлийн сэдэв бол их гэдэг сэдэв. За их зохиол гэх мэтчлэн тийм ээ. Их зохиол их гэж монгол хэлний ямар нэгжийг хэлдэг юм болоо гэдэг талаар багш та бүхэнд заах болно. Ерөнхийдөө бол их гэдэг зүйлээ бас манайха өөрсдөө ерөнхий ойлголттой болцсон байх ёстой гэж үзэж байгаа. Тэгээд ерөнхийдөө лавшруулан судална. За хичээлд мэдээж идэвхтэй оролцсон, идэвх санаачлагтай оролцсон хүүхдүүд мэдээж онц дүнгээ авна. Багшаа хариулж байгаа асуулж байгаа асуулт нь бүгдээрээ гараа өргөөд эмх журамтай асуун хичээлийн турш хоорондоо ярьж марж мессеж энтер утас энтер оролдохгүй гэдгийг анхааруулъя. Ойлголоо багш. Яа тэгээд хичээд мэдээд итгэхгүй оролцсон өөр зүйл хийгээд байгаа хүн амьтны үс гизгнээс татаад байгаа нөхдүүдийг мэдээж хичээлийн хажуугаар ялангуяа ганц зэрэг хичээлийн дараа Би хичээсаа яг муу дүнгээс гадна жижигхэн сюрприз бас хүлээж байгаа гэдгийг анхааруулъя. За багш нь одоо ямар ч ирцээ бүртгээд хий. За Батзөрөг. би Баясгалан. байна багш. Ган зэрэг. Ямар муухай маань ч. Солонго. Байна. Энхтүл. Байна. Энх тулга. За сайн байна. Өнөөдрийн хичээлийн эрц бол сайн байна. За өнөөдрийн сэдв юу гэлээ? Их гэдэг сэдв. За их гэдэг их гэж юу н монгол хэлний их гэж ямар нэгжийг хэлний их гэж юу н юу хэлээд байгаа энэ талаар хэлэх хүн байна уу? За би өгшаа. За Батзөрөг. Их гэдэг бол олон хүүхэд хүм таамаа. Хамгийн анхных нь бол бид нар ээжигээ тийм ээ төрүүлсэн ижигээ их гэдэг. Тэгээ олон зүйлийн одоо их болгоно энд байна гэдэг гол дээр хүртэл хэрэгэлдэг. За ер нь үр үндэс нь эхлэл нь бол их гэдэг үгнээс гаралтаамаа гэж би одоо бодож байна гэж. Тий одоо их зохиол гэдэг ерөнхийдөө бичиг үсэг тал руу хариулт бас өгөх хэрэгтэй байна. Өөр хариулах юм байна уу? Их гэж монгол хэлэнд яг ямар нэгж хэсгийг хэлээд байгаа юм бэ? За ганц зэрэг. Юу вэ? Өөр юм бодчихсон. Ганц зэрэг чадахгүй би хэлье. За баясгалан. За манай Батзөрөг маань бол тийм ээ ерөнхийдөө үгийг тийм ээ ерөнхийдөө зөв тайлбарлаж байна. Гэхдээ их тийм ээ эхийн сэтгэл ээж гэдэг хүн талаас нь тайлбарласан бол их гэдэг маань өөрөө бас тийм ээ монгол хэлний юундаа ярихад бас юмны эхлэл тийм ээ үр үндэс
гэдэг утгаараа бас юмны их зохиол, их бичвэр гэдэг анхлан одоо тийм ээ юмыг яасан юмыг одоо их зохиол, их бичвэр гэдэг тийм болов бүх зүйлдээ л хэрэглээ гарна л да. Их болог. Тэр голын бас одоо тийм ээ гэж байна. Тий, их орон. За хүүхдүүд маань ерөнхийдөө бас зөв ярьж л байна л да. Их гэдэг маань бол зүгээр ээж, мэж гэл ингээл хүнтэй холбоод ярил бас байна. Альва зүйлээ эхлэл, төгсгөл эхлэл ингээд ерөнхийдөө холбоод ярил ярьж байна. За яг монгол хэлний хувьд их гэдэг зүйл нь юуг хэлэх вэ гэдэг багш танаас одоо хэлж өгье. За. Тэгэхээр монгол хэлний нэгж нь болохоор бүтээвэр, үг, өгүүлбэр, цогцлбор, монгол хэлний бүтэц бол ерөнхийдөө ийм байгаа. Бүтээвэр. Мэдээж бүтээврүүд нийлж нэг үг бий болгодог. Язгуур, дагвар, нөхцөл гэх мэтчлэн тийм ээ. За мэдээж үгнээс өгүүлбэр бүтнэ. Нэг өгүүлбэр. За 2 3 өгүүлбэр нийлэхээрээ болохоор нийлээд цогцлбор болж байгаа. Ингээд цогцлборууд нийлэхээрээ их болж байгаа. Ерөнхийдөө монгол хэлний хамгийн том нэгж гэж хэлж болно их. Тийм. Их нь болохоор өгүүлбэрийг учир зүйн дараалал холбон санаагаа илэрхийлсэн өгүүлбэрийг дээд түвшинд хамаарах хэсгийг хэлээд байгаа. Ерөнхийдөө одоо энэ болгоны эхлээд эд болгоны нийлбэрээс их гэдэг зүйл үүсэж байна гэж юм тийм ээ. Мэдээж их нь болохоор эхлэл хэсэг байх хэвээр. Гол хэсэг, өрнөл хэсэг гэж байдаг. Төгсгөл гэсэн 3 хэсгээс бас бүрдэх ёстой байдаг. Их гэдэг зүйл бол. За их бичгэд хамгийн ихний хийх алхам юу вэ тэгвэл? За ганц зэрэг. Эхлэхийн мэдээж гарчиг байх хэрэгтэй шүү дээ. За гарчиг. Тэгээд яг юуны талаар өгүүлэх гэж байгаа гэсэн тэрнийхээ санааныхаа эхлэл. За маш зүв байна. Мэдээж их гэдэг зүйлийг бичихийн тулд хамгийн ихний хийх алхам бол эхийн гол утга санаа их яг юун тухай бичих гээд байгаа юм бэ? Тухайн ихний гарчигтай байна тийм ээ. Тэр гарчиг дээрээс тухайн ихэд зориулсан гарчиг өгөө тэр гарчигийнхаа талаар ерөнхийдөө их дээр тодорхой ойлгомжтойгоор дэлгэрүүлж бичнэ гэсэн үг. За тэгвэл бүгдээрээ одоо ингээд нэг их зохиож үзье. За юуны тухай их зохиож болох вэ? Энийг бичээд авсан тийм ээ? За бүгдээрээ нэг их зохиох гээд үзье. Юуны ч талаар байж болно те? Талхны талаарч байж болно. Чихэрний талаарч байж болно, өндөгний талаарч байж болно. Одоо юу яаж юм чинь эсвэл цас мас юу л яа тий. Цас. Цас, за гацуур цас аль нь нөхөө? Цас. За цас гоё юм байна. За цас. За. За энэ цас тийм ээ. Цас. Би гоё зурхгүй ш. За энэ гоё энийг цас гэж бодчихъя. Тайгаа гоё зурхгүй. Зурх авьяас байхгүй. За цас. За цасны тухай юу гэж бичиж болох вэ? Дараа өргөдлөхөө. Цасны тухай. Цасны одоо шинж тэмдгээс эхлээл ярил л да. Цасны талаар. Цав цагаан өнгөтэй. За цас цав цагаан өнгөтэй. Цав цагаан. Яг өндөө би нэг юм асууж байгаа. Бид нар ч одоо ахлах анги шүү дээ. Энэ одоо бага анги өгсөн. Гэхдээ яг энэ ингээд бага анги өгч байгаа боловч гэсэн та нар бол яг гэдэг зүйлээ бол бас ойлгож ярихгүй шүү дээ. За цав цагаан өнгөтэй юм цас. Өшөө. Хайлдаг. За хайлдаг. Хайлт дээрээ ус болох уу. Тэгээд уур Хэлбэрний үед тастай хэлбэртэй байж байгаа. Халт хэлбэртэй байдаг тийм ээ. Ер нь цугшаа өөр хэлбэртэй. Тэгээ гоё юу амтгүй гэж бодохоор амтан тэмэлтэй шүү дээ. За Төрлөөс нь тайлбарлаж болно шүү дээ, тийм. Янз янз энэ одоо жишээ харагдах байдлаас нь тайлбарлаж. Манай ангийнхан бол ерөөхдөө үзэгдэх талаас нь яриад байна л да. Би бол тийм ээ бас надад цас хараад надад төрдөг сэтгэлээ ярьж болно шүү дээ тийм. Харин одоо энийг ингээд та нар ингээд дэлгэрүүлээд ингээд янз янзын санаа хэлж би бол огшаа ингэ тийм аа цас харахлаарэ тийм ээ гоё цас орсны өглөө босоод ирэхлээр нэх гоё бүх юм гоё шин болцсон юм шиг тийм ээ шин мэдрэмж төрөө тэгээд цас харахлаарэ тийм ээ мэдээж яриг гоё удахгүй шинэ жил болох гэж байгаа тийм ээ шинэ жил гоё санаад байна. Бүх юм гоё цав цагаахан тийм ээ нэг л юм бүх юм ингэ шин болцсон юм шиг санагдаад өвч тийм. Шинэ жилийг санагдуулдаг. За шүү.
Цас орохоор одоо энэ манайхан бол бас нэг өөр юм ярьж байна. Манай баясаад бол бас сайхан юм дурддаг гэж байна. Бас цасыг хэвтвэл аюултай гэдгийг би бас нэг юм байна. Цас бол ихээр байх юм бол бас аюултай байж болох юм те. Цасыг дагаж одоо хөдөөний тийм ээ. Орон нутгийн улсууд маань уудгаа гэсэн дээ. За хатгаа уудгаа гэж машин аваарт орно тийм ээ. Тийм машин бензин хийдэн. Тэгээд одоо мал гол нь хэцүү дээ. Бид нар ч яах вэ тэгээд. Тий. Манай ангийнхан бол дандаа тэр болж бүтэхгүй талаас нь жаргав. За тийм. Гэхдээ ингэж болж бүтэхгүй талаас нь биш, болж бүтэхгүй ингээ анхааруулах үүднээс би. За тийм бас байж болно. Өшөө хэлэх юм байна. Цас орохоор бас гой дурсам сэрэгдэн шүү дээ. Одоо цав цагаан цасан дээр Анхны хайр. За анхны хайр гэж. Хуваалцаач те. цагаан цас яг ч тийм романтик За тийм. санагдуулаад байдаг шүү. За цас гэхлээр ингээ хүн болгонд өөрсдийн гэсэн төрдөг сэтгэл байгаа тийм ээ. Мэдээж цас нь цас салдиргаатай байж болно, цав цагаан, хайлтдаг, талст хэлбэртэй, цасыг харахаар хүн шинжилгээг боддог. Магадгүй цас хэдий сайхан санагддаг үе байдаг ч гэсэн бас аюултай байх нөхцөл байдал үүсгэж болдог. За зарим нэг хүмүүс цас анхны хайрыг санагдуулдаг гэж байна. За бүр ихээр бол 100 болно. Ингээд цас сайн муутал зөндөө байгаа. Тэгэхээр их зохиохын тулд мэдээж бүгдээрээ бид нэр цас гэдэг сэдвээ авсан байгаа бол цасны талаар дэлгэрэнгүй сайхан хүнд ойлгомжтой их зохиохын талаар энэ бүх сэдвүүдийг хөндөж ярьж болох юм байна. Мэдээж энэ бүх үгнүүдийг нийлүүлээд тэр цас гэдэг их дотор мэдээд ихчлэлтэй цас бол ингэж эхэлдэг. Тэгээд дараа нь цас бол яг бас аюултай их олон талаас нь тэр цасны талаар хүнд мэдээлэл хүч зорилготой их бол бүх цасны талаар гэсэн одоо энэ сэдвүүдийг хөндөж бодож байгаад эдгээр сэдвүүдээс үүдэлтэй нэг ихийг зохиож болох нь байна. Зохиох үү багшаа? тийм. Шууд зохио явахшаа би. Мэдээж энэ нэг сэдвийн дотор маш олон асуудал гарч ирж байгаа юм шүү дээ. Энэ бол юу ч биш шүү. Цасны талаар эндээс ургуулаа бодоод тах юм бол бүр цаашаа уран сэтгэж тархилгын ажлууд бас бүр сонж тийм зүйлийг бас үүсгэж болох байх нэ. Олон өнцгөөс нь юмыг ерөнхийдөө харж чадвал их сайн их болон зохиогдож чадах нь байна тийм ээ. За ямар ч гэсэн хүүхдүүд та нар ихийн тухай ерөнхийдөө бол мэддэг болчлаа тийм мэдлэгтэй болсон мэт ээ. Их гэж юу гэлдэм бэ? Ямар бүтцээс үүсдэм бэ? Бүтээвэр, үг, өгүүлбэр, зохицуулбар, их. За энийг мартаж байна. Тийм. Гэртээ ямар ч гэсэн багш нь одоо бас гэрийн даалгавар эхнээс нь өгч гэртээ нэг гоё сэдв өөртөө аваад шинэ жилтэй холбоотой ч байж болно, бас хин нэгний холбоотой ч байж болно. Ямар ч сэдв чөлөөтэй ингээд нэг их зохиож ирэн шүү заяа. За яг дөрмийн дагуу. За одоо өгшин та нарт нэг найрагдлаас уншиж өгнө. Энэ болохоор энэ найрагдлын талаар бас бүгдээрээ ангийнхан мэддэг нэг хүүхдүүд нь мэддгүүдээ бас мэдээлэл өгье. Тийм ээ? Бас хэний ямар зохиолын найрагдлаас уншичваа гэдгийг бас та нар хэлэх нь байна. За анхаарлаа сонсож байгаарай. Сайхан хотын хөөрхөн хархуу сайн байна уу? Тэнгэр говь тэмээчин бүсгүй сайн байна. Намар та манай нутагт нартай хамт ирсэн юм уу? Сэгс цагаан богдууланд сэрүү унах болоогүй юм уу? Цэлгэр говь минь нараан дэлгээд цэнхэр хадаг шиг амриатай байна гэдэг нэг сайхан найраглал байна. За багш нь одоо энэ асуултаа асууна. Хин овсоотой бас хариулах магадaltaй. Ерөнхийдөө би та нарын бүгдээр ингээ энийг мэдж байгаа байх гэж найдаж байна. Тэгэхээр харж байгаа хамгийн түрүүнд өргөсөн хүнээс нь би одоо хариулт явах нь шүү дээ. За тэгэхээр энэ ямар нэртэй шүлэг вэ? Хин энэ яг одоо яг энэ хэсэг хиний зохиолын найрагдлын хэсгээс би та нарт уншаад өгчөө гэдгийг бас хэлмээр байна. За бацар. Их зохиос дэндвийн бүрэг дөрж ирсэн цагаан бол найрагдлын хэсгээс уншлаа багшаа. За өөр хариулах юм байна уу? Хариулт бүгд санаа нэгтэй байна уу? Бүрд орж ирсэн. Цагаан богд дэндвийн бүрэг дөрж гэж би. Тийм, тэндээс дэндвийн бүрэг дөрж сэгс цагаан богд гэдэг хариулт өгсөн тий. Өшөө хариулах. Санаа нийлэхгүй бол өөр. Сэнгийн эрдэнэгаа юу? Сэнгийн эрдэнэх биш ээ. Сөрөн жав биш үү? Үздэг сэнгийн эрдэнэгаа биш бай. За өөр яг санал нэгдэж чинь дэндвийн бүрэг дөрж сэгс цагаан богд гэж. Сэгс цагаан богдоос гэсэн. Солонгоо нэгэн Бүрөө. Итгэлтэй байгаа мó, итгэлгүй байгаа мó? За солонгоо юу гэж бодож байна? Шарвын сүрэнжав. Шарвын сүрэнжав гэж байна. Их тулаг болохоор сэнгийн эрдэнэ гэсэн Бат зориг маань дэндвийн бүрэг дөрж, манай баясгалан маань дэндвийн бүрэг дөрж гэдэг хариултаа санал нэг байгаа тийм ээ?
Бодоол өнөх шүү. За инхтэл юу гэж бодож байна? Би юу? Би харин бодоолаа. Саяхан яаж яасан юм да? Сэгсаан богд гэдэг нь бол Сэгс цагаан богд гэдэг нь бол ойлгомжтой. Энэ үг нь өөрөө энэ зохиол дээр гарч ирж штэ. Би нэг гоё түүх ярьж өгөх. За тэгээ. За, миний ангийн хүүхдүүдээ намайг сонсож байгаарай. Сууж байгаа ярьчих болохгүй гэж. Тэг тэг. Миний ангийн хүүхдүүдээ намайг сонсож байгаарай. Яг би энэ энгийн бүрэг дээр гэдгийг бол сайн мэдж байгаамаа. Сүрэн жав биш ээ. Ягаад гэхээр би энэ сая нэг одоо жилийн өмнө байна уу да би нөгөө амсалмаагчтай. Тий. Амсалмаагчтай явсан. За. Тэгээ нэг нөгөө хамт яваад битээр нэг юм нэг арга хэмжээнд хамт оролцсон. Тэгэхэд амсалмаагч яг ярьжсэн байхгүй өөрөө. Яг одоо энэ зохиолын баатар энэ нөгөө сайхан хотын нэвтрүүлэг хийсэн. хөөхөн хар юун дээр хөдөө очоод тэнгэр говийн тэмээчин бүсгүүтэй хооронд нь уулзуулсан байгаа байхгүй энэ хоёрыг хооронд. Яг зохиолын баатаруудыг хэдэн жилийн дараа үлээ 60 жилийн дараа үлээ уузуулсан болохоор би их сайн мэдж байна. Энэ бүр ийм бүр найдвартай маа эрдэн бишээ найдаа. Тийм маш биднэрт бас маш сонирхолтой түүх үсээ ярьж өглөө. Маш сайхан байна. Мэдээж энэ бол Сэгс цагаан богд гэдэг найраглал мөн. Сэгс цагаан богд гэдэг найраглалыг Дэндийн Провидорч гэдэг хүн зохиосон нь үнэн. Тэгэхдээ яг миний энэ уншсан хэсэг ба штэ энэ шүлгийн хэсэг. Энэ бол бас өөрөө Сэгс цагаан богд гэдэг хоёр дахь бас шүлгийн хэсэг заяа. Энэ Сэгс цагаан богд гэдэг шүлэг одоо эн чин хариу болгож одоо нөгөө Дэндийн Провидорч шүлгэндээ бас нэг зохиолч авшаа тэр гол дүр хүнд зориулан шүлэг бичиж байгаа тийм ээ. Тэмээчин Москвын биш ээ. Нөгөө хотын залуу ингээс хайртай болчтой шүү дээ. Ингээд бичдэг. За яг энэ шүлэг болохоор очирхүү гэдэг зохиолч бас сүүлд нь тийм тоймон очиргоо очирхүү гэдэг зохиолч яг энэ Сэгс цагаан богд гэдэг энэ захидлыг хариу болгож бас энэ Сэгс цагаан богд гэдэг бас найраглалыг нөгөө нэг дүрийн байр сууриас нь биччихсэн юм л та. Миний нэг өөр сонсогдсон юм. Миний яг оргоос бол шууд хэлсэн. Тий. Гэсэн юм аа. Миний энэ уншсан нь болохоор яг тэр Томон очирхүү гэдэг зохиолч байгаа нь бичсэн шүлгийнх нь хэсэг байсан байхгүй юу. Тий би энэ шүлгийг багш нь өөрөө ч гэсэн анх уншчихтээ энэ яг Дэндийн Провидорч юм. Сэгс цагаан богд байна да гэсэн өөрөө бас тэр хариултандаа буруутсан л да нилээ итгэвтэй дайрч байгаа. За ямар ч байсан Сэгс цагаан богд гэдгийг бүгдээр хариулсан. Багштайгаа ойролцоо тарихтай байгаа байх тийм. За тэгвэл ямар ч за энэ ямар ч Бацорыг маань бол хичээлд бас сая идэвхтэй оролцсон биднэрт бас сонирхолтой сайхан түүх ярьж өгсөн багшнаас бас тодорхой хэмжээний дүнгийн 50. За тэгээд одоо ер нь бол инх тулга, ган зориг, инх тулгуураас би хичээлийн идэвхийг шаардаж байгаа шүү заяа. Би ч одоо шийдсэн шүү. сайхан ихийг чинь. Гүг харин тийм ээ гой ярьсан. Нөгөөдөл чи тэр хоёр ч бас сэргэлэнтэй дээ шүү дээ. Багшийн үгийг солиочтой та. За дараагийн асуултыг дүүр би асууж. За мэдээж энэ шүлгийг бид нэр уран зохиолын хичээлээрээ ч тэр монгол хэлнийхээ хичээлээрээ ч тэр хангалттай бүгдээрээ үзсэн тийм ээ. Зарим нь өөрсдийнхөө амьдрал тохиолж өссөн сонио хачин түүхээс ч гэсэн ярьж байна. Мэдээж өмнө нь та нарт хэлж байсан их бол тодорхой нэгэн санааг агуулж байгаа. Энэ Сэгс цагаан богд гэдэг найраглал шүлэг маань тодорхой нэгэн санааг агуулж байгаа. Тэгэхээр энэ их хийн гол санааны талаар хэлэх юм байна уу? Энэ шүлгийг бүтнээр нь сонсч болох уу гэж байна. Ерөнхийдөө бол энэ шүлгийн Гол санаа бол тийм. Одоо тэгээ бид Сэгс цагаан богдын талаар ярьж гин үү? Очирхүүгийнхээ аль нэг нь аль нь ч ирсэн болно. За ганц зөв. Ер нь болохоор яг энэ хоёр эмэгтэй эрэгтэй хоёр үнэ хайр дурлалын тийм захидлын талаар л тийм л юм шүү дээ. Найраглал. Ер нь яг гол санаа гэх юм бол ер нь баг хайр дурлал гэхэд гээд хэлчихэд болох уу? гол санаа нь Сэгс цагаан богдтой байхгүй юу да? Гол санаа нь тийм шүү дээ. Энэ хараа гол санаа нь би хэлчихээ заяа. Ийм бид дараа. Хамгийн гол санаа нь ийм байхгүй юу? Нөгөө нэг нь хотын нөхөр тийм үү? Тэгээд нэг нь хотын нөхөр чинь хөдөө нөгөө нэг хүүхэнтэйгээ амьдрий гэхлээр тэр нөхөр үнэхээр чадахгүй байгаа байхгүй юу? Мал чадахгүй тэр нөхөр би хот руугаа ороод тэгэнгүүт бүсгүй хувьд болохоор юу вэ гэхлээр тэгэнгүүт би нэг залуу дагаж явснаас их нутаг минь надад үнэтэй маа. Сэгс цагаан богд ууландаа би ордоод болохгүй нэ гэж зохиол дээрээ гардаг шүү дээ. Тийм ээ. Тэгтээ хайртай байгаа тийм ээ. Хайртай байгаа. Тийм. Тэгтээ л хайртай байгаа гэдэг захиа өчөөд тийм яаж чадахгүй. Тэ? Их. Өнөөдөр бас сэдвтэй салбарч шүү дээ. Их. За. Тэгвэл би та нараас зүгээр сонирхолтой бүр шал хүндэлж байж магадгүй юм асуух гал юм л та.
Энэ хоёрын харилцаа тэгвэл яаж дуусах юм бол Нөгөө хотыг нь хоттой өдөр таарсан. Тэгээд нөгөө цагаан бохныхоо тэндээ хөрх юм нэг шүлгээ мичээд их орон төрсөн. хар ташуу чамдаа гэдэг. Тэгээ ер нь тэгээд үн цэнтэй төрсөн нутаг бол хайр дурлаасаа илүү хотын залуугаас илүү байна гэдгийг энэ зохиолч хотын тэрүүгээр залуучууд бол яаж ч магадгүй шүү дээ багш минь. За маш их баярлалаа. За ямар ч гэсэн хичээл маань бас үргэлжилж байна. Хичээлийнхэн маань эхний хэсэгт бас хүүхдүүд маань амжилттай орсон болохоор багш нас өөрсдөө ингэсэн дөнгүүдээ та нарт тавьж өгөх гэж байна. За. Ангийн дарга. Баярлалаа багшаа. Ангийн дарагтаа дараа дүнгээ өгнө. За, Бацорыг айгүй ихтэй сайн оролцсон. Мондаг. Ангийн дарга маань бас мундаг оролцлоо. гэдэг нь Ган зориг маань бас хичээлдээ мундаг оролцлоо. Yes. Багш та 3-5 тавилаа заяа. Ганцэргээс илүү би баг ганцарч авах ганцэр. Ингээс нэг Зя. барьцмаар байна. Их дуулахта Солонгоодоо их дүлдөө багш. Ямар ч гэсэн сайн дүн тавилаа. Дараагийн хичээлүүдээс бол айгүй дараагийн дүнгүүдээс эхлээд айгүй хатуурхаж эхлэв шүү. За манай анги одоо Монгол хэлний хичээл мэдээж амжилттай зааж байгаа. Одоо бүгдээрээ бас энэ шүлэг байгаа шүү дээ. Хариу бичсэн захидал байгаа. Сайхан харахууд энэ тэмээч мөсгөө хариулаад захиа бичсэн байгаа шүү дээ, тий. Өөрсдийнхөө одоо сэтгэлгээнээс тий. Өөрсдөө сэтгээд тэмээч мөсгөөд хотын хархуу болоод хариу захиа бичэн заяа 3 минут хугацаа. За. Хотын хархуу шүү дээ одоо. Тий. Тэмээч мөсгөөд хариулж Захианыхаа хариуг нь бичнэ шүү дээ. хариуг бичиж шүү. Тэрийг гэхдээ ямар ч байдлаар бичиж болно шүү. Үгүй хотын залуугийн зүгээс. Та нар өөрсдөө гоё тэгтээ гоё шүлэглээд биччихвэл бүр л сайн байна. За тэрнээс өмнө хичээлийн дараагийн энэ хэсэгтээс өмнө багш нь бас та нарыг жоохон сэргээгээд нэг ганц хоёр тоглоом тоглож өгч байна шүү. За. Сэргэлэн тийм. Тэгсэн дээр баг. За 10 дугаар ангийн хөхт 10-ын агийнхан. Мэдээж 1-5 хүртэл тоолж чадах бах тийм ээ. Чадах уу яг? Багш та нарыг одоо 1-5-ын дотор тоолуулсан заяа. За хэрвээ энэ тоглоомонд алдсан хүн би сайн харж байгаа шүү заяа. Алдсан хүн шийтгэлийн тахиомд очиж шийтгэл давхарх хүлээ шүү заяа. За. Зарим хүмүүс шийдвэл уугаад давсны хансан уус бол уугаад зэ баларсан шүү дээ. Тэгэл ер нь сонин шийдвэлүүд байгаа шүү. За тоол болно. Анхааралтай энэ хамгийн гол нь анхаараас шаардсан тоглоом. Би хуруугаа гоцоолгоно. Бүгд чанга дугаар зэрэг дагаа тоолно. 1-5-ын дотор. Маш анхааралтай заяа. Араас нь яг копитол хийлээ явна. Гэтэ тим амар удахгүй бас хараал хийлээл явна шүү заяа. За анхаар. 1 2 3 Нэг 2 3 4 1 За энд загсан тийм. Хоёрын дөрөв загсан хин загсан. гэсэн яг. За би бол яг бодож байна. Тэгээ баясгалан солонгоо хоёрын толоо загсан тий яах гэж байна. Гэсэн. би ядаатай. Бөөдөө гэж ингэ. За яг танихыг би халаах гэж бодож байна. За Баясаа гоё шүү. за анхаар 1 2 3 Тав. 1 2 3 4 5 1 2 3 4 1 Хоног яа. Яаж баясаа байна. Тэгтээ дуурж байгаа нь алдаад байгаа юм шүү. За баясгалан ямар ч гэсэн өгжөөн тоглоомн дээр алдсан шүү. Яалчгүй хоног. Хоног гинөө. тийм золгүй бахтай. Хоёр дараалж одоо тэгээд. Би зүгээр ангийн дараагийн шүү дээ. Ангийн дараагийн үед ангийн хүмүүсийг бас юуг нь би өөрөө хүлээн. Нүдний шидний араас гарч ирсэн. За ямар ч гэсэн хэсгэн зур тоглоод хөгжилдөд авлаа. Одоо бүгдээрээ төрөний багшаа хэлсэнчлэн та нарт би 3 минут өгөөд эндээс цаг хаарлаа. 3 минутын өөр. Захаг нь уншиж болох юм уу? За нэг уншиж идэх үү? За би За сайхан хотын хөөрхөн хархуу сайн байна уу? Тэнэгэр говийн эмээч юмсгүй сайн байна. Намар та манай нутагт нартай хамт ирсэн юм уу? Секс цагаан богдуулна. Сэрэв унах болоогүй юм уу? Цэлгэр говь минь нараан дэлгээд цэнгэр хадаг шиг навряатай байна. Өөрийнхөө байж байгаа аж байдал өнөөдөр манай нутагт ерөнхийдөө нарсаар иймэрхүү байна гэсэн утгааруулгыг Тэмээч мөсгөө хотын залууд ингэж захиавцсан байна. Одоо бүгдээрээ хотын залуулаад энэ захианы хариуг 3 минут дотор гэлсвч. бид нар хотын залуулах юм уу? Тий, хотын залуул шүү. 3 минут. За цаг харсан. I couldn't help it. I had to
see you again, can't understand it. Just wanna feel you again, I couldn't help it. Yes, I'm falling in love with you. Мэдээж захидлынхаа хариу бичиж байхдаа шүлгэлсэн байдлаар бичсэн ч болно. Гэхдээ яг зүгээр өгүүлбэр зөв хүүрнсэн маягтай өгүүлбэр бичсэн ч болно. Бүрэн хариугаар шүлгэлсэн ч болно. Шүлгэлдүүд бүр сайн байна. Гэхдээ энэ заавал тийм гоё та нарын гоё уран фантазиг бас харуулах хэрэгтэй шүү. Ямар ч хариу бичиж болно шүү. Нөгөө залуу сайхан сэтгэлтэй ч залуу байж болно, овшин залууч байж болно. Өөдөө залууч байж болно шүү. Ямар ч байдлаар балаа хэлсгээд байгаарай. Тэгэхээр бичиж шүү. Дараа нь уншиж. Өө тийм үү? Уншиж өөрсдөө уншиж шүү. Тэгвэл юм сэтгэгээд байна тийм үү? Yeah, цаг 3 минут болсон. За би нэр зохиод бүгднгийн чинь захидлын хариултуудыг өөрсдөө чинь уншуул. Мэдээж бас алдарт Ярууны аригч Эндийн Порөвдөрчийн Сэгс цагаан богд гэсэн гайхамшигтай зохиолыг бид нар өнөөдөр монгол хэлнийхээ хичээлээр үзлээ. Бас их гэдэг зүйлийг яаж бичих талаар бүгд хичээлээр үзсэн. Өнөөдөр энэ Сэгс цагаан богдуул гэдэг зохиолын гол дүр болох Тэмээчин бүсгийн захидлыг хариу болгож бид нар өөрсдөө хотын сайхан хархуу болоод захидал бичсэн байгаа. Ингээд бүгдээрээ одоо захидлаа уншиж сонирхуулна. За хамгийн түрүүлээд дууснаар нь мэдээж Солонгоогоос эхлээд захиагаа уншия. Захиагаа яг гоё чи нөгөө нэг хайртай залууны юм шиг яг уншия шүү зэ. Яг захиагаа бичиж байгаа юм шиг. Тэнгэр говийн Тэмээчин бүсгүй чи сайн байна уу? Намар би танаа нутагт очихдоо нар шиг гэрэлтэх нүдний чин харцанд намрын долиглох ус шиг гизгэнд чин эргэлт буцалтгүй дурлжээ. Энэ жилийн намар хүртэл инхрий чамтайгаа уулзахыг гисэн ядан хүлээж байна. Сэгс цагаан богд ууланда сэтгэлд намайгаа хүлээгээрэй. Зя баярлаа. Маш гоё болсон байна. Ямар ч миний хувьд бол маш их таалагдлаа. Шүлгэлсэн байна, уран яруу байна. Ялч үгүй хайртай бүсгүйдээ бичиж байгаа мэтэр бичсэн байна. Ямар ч үсэн хайртай бүсгүүдээр очих юм байна гэж ойлголоо. Утлал яриаг уйлтай нэлээд. За, Солонгоо. За сайн байна. Өгш нонц тавина. За. За Бацэрэг. Тэнгэр говийн Тэмээчин бүсгүй сайн байна уу? Сайхан хотын хөөрхөн хархуу мэдчилж байна. Уулсын сайхан Улаанбаатар минь уртын дуу шигэ сүндэрлэж байна. Өндөр байшин өргөн гудамж өвөл цагийн өрнөөн ажил наас цааш машин сэлжилдээд нэг л их завгүй ажилласаар байна. Өвөл дуусахаар манад ирээд өргөө гэрээрэнд очлоод гараарай. Өөрийг минь гэсэн сэтгэл байвал өртөө хотод минь үлдэхийг бодоорой. Зя баяр үргээ. Бас сайн болсон байна. Үдсэн дөөгөр занималчлаа. За мэдээж нөгөө хайртай бүсгүй уг зохиол дээр маань нөгөө хоёр хайртай хосууд маань хоёр талтай үлдэх гээд байдаг бол манай Бацэргийн бичсэн хариуны загтлаар бол хотод ирж надтай хамт амьдраач хоёулаа сайхан өөр цаа хамт хайр дурлалтаа умбан шумба амьдрья гэсэн санаатай захиа бичсэн байна. За мэдээж захидлын хариуг авсан Тэмээчин бүсгүй очиод хамт амьдрах хаарл сайхан захиа бичлээ. Бацэрэгтэй бас дахиад 5 гэсэн үнэлгээ тавина. Маш сайхан болсон байна. За өшөө. За би унш. За ангийн дараагаа. Явах өгшөө. За ёо. Хөөрхөн сайхан хөдөөний хүүхэн минь ээ. Хотын уул залуу нь хоошоо уршаа яваад зав гардаггүй. Чамааг би чинь үргэлж бодох юм, чадах юм маань захиал бичих юм да. Чиний бичсэн захиаг уншаад чимчгэдлээ би чинь уйлд суунаа. Чамдаа би чинь утгагүй очноо. Чи минь харин хүлээж байгаарай. Тэвч хитэх хүлээ. Тэгвэл бит хоёр уулзнаа. Тэртээ тэргүй амьдрахын тодорхой тэгж байгаад Сэгс цагаан богд очноо. Үгээр юм бас романтик сайхан. Ерөөсөө бас жоо чичрэлттэй мессеж юм уу? Хоёр бүр авсан байж тээ.
Баасан болж байна шүү дээ. Сэтгэж чинь болж чинь чадж чинь. Их ажиллаа дуусгаад ямар ч хайртай хүн дээр очив. За ямар ч манай ангийн дээр баясгалан маань ч гэсэн шүлгээ бас маш мундаг сайн зохиолоо. Хайртай хүнд чин сэтгэлээсээ хайртай л юм байна. За баясгаландаа бас. Хонц тавина. За ганц зэрэг. За миний хутлаар арай өөр юм байна. Тэнгэр говийн тэмээчин бүсгүй минь сайн байна. Сэгс цагаан богдын талаар нилээд их ярилцлаа. Сэтгэл дотор чимэн байхад сэгс цагаан богдоо л яриад л байх юм да чи. Захиа бичихээр цаг их алдах юм, интернет, мэйл, фейсбુક гээд юм их хөгжиж байхад захиатайгаа зуралцаар намайг чи алдах үе дээ. Энэ юу н яг нөгөө тэмээчин хүүхэндээ хайртай хүн өө. Хайргүй юм байна. Тэр хөдөө байгаа хүнийг яаж фэйсбүүк юу руу оруулах гэдэг юм бэ? Өө тэгэл чи соёлыг түгээ гэдэг шүү дээ чаанда. Эмээ тийм бас Тийм өөр юм байна. Шат өөр. Энэ бол хотод өөр их нэртэй байж байгаа. Тэр хүүхэд хаяа захиа бичүүл биччихээ. Тэгээд өвлийн ичээ тэр хүүхнээс авдгийг. За. Барих гад штэ гэсэн утга. Тийм байна. Ганц зөрөг маань усаа хангалттай сайхан сэтгэв. Би угаасаа ямар ч сэдвэр бичиж болно гэсэн мэтлэр ийм бас дахиад байж болно шүү дээ. Тухайн хариу бичиж байгаа хүн сайхан сэтгэлтэй ч хүн байж бол муухай сэтгэлтэй ч юм байна. Манай салгаа маань их юм болгоно да. Би бол айгүй тийм муухагаар бичлээ агшаа уушлаарай. Өөрийнхөө. Яг өөрөө тийм хүн гэсэн үг одоо. Тэ. За. Тэнгэр говийн тэмээчиг өхөндөө хамгийн сүүлийн удаа захиа авчиж байгаа нэ. Хотын өөрхөн залуу сайн байна. Тэмээч тэнэг өхөн чи тэндээ л байж байна уу? Би хоцтой шоу даад л байна. Хөдөө өнөө арга байгаа үстэй. Ер нь агш татруу над руу битгий мессеж хийчээрэй. Тэмээч өхөн минь ээ гэж. Эмэгтэй хүнтэй арай ингэж бас бичиж болохгүй шүү. Тэр хүн Аврах юм байна тий. Өөрийнхөө өнцгөөс гэж байгаа байхгүй. Тийм ээ. Өмөрхөд яг зөв нэг тийм дүр гаргаж ирсэн. Аа. Түмнийг үзий ядвал ийм байж болохгүй шүү гэсэн тийм дүр гаргаж ирсэн байна. Багшаа би өөрийгөө нэг өмөрөхөд ингэж одоо хүнийг хамаагүй тэгж ингэ цаг хугацаа өрүүлж ингэж хүлээлгэж одоо үнэ хэлсэн дээ шүү дээ. Гэхдээ би одоо ялуунаа шулуун дээр баг тий. Гээд тэр хүн ч гэсэн ингээд сэтгэлээд авчулаа. Яг одоо энэ Эмээ тэгтээ бол бас хүн чинь нэг аятайхан бас үг хэлж болох. Гоё хэлж болох байхгүй тий. Тийм гоё хэлж болох байхгүй. Тэр гоё тэнэг хүүхэн чи бас арай дэндүү тий. Магадгүй тэр хүн энэ чинь энэ захиаг чи аваад амиа оролцуул яа. Чи бас аюултай. Гомдооцсон байж байгаа би ингэж яваа. манай игтлэг маань яг амьдрал дээр хэлдэг. За гоо гэхдээ манай их тулаа бас амьдралаа арайч өөрөө ийм хүн биш байлгүй дээ. Биш байлгүй дээ. Яг шаад ондоо бүр. Эсрэгээр хүн байлгүй дээ. Гэхдээ эмэгтэй хүнд бол хүн бас хэдий бас сайнаар ойлгуулах чинь яг амьдрал дээр бол бас ингэж хатуу ширүүг хэлэхэд бас Болохгүй шүү. болохгүй тийм ээ. Бас болохгүй шүү гэдэг утгаар нь бас анхааруулж энийг бас хэлсэн байна бас тэгээд. Тэ? За ямар ч гэсэн баяр үргээ. За. Ихтэл. За ихтэл энэ үнээр. Тэнгэр говийн тэмээчин бүсгүй сайн байна уу? Хотын гудамжинд цас хаялаад сэтгэл нэг л уйтай байх юм. Хамгийн сүүлийн загтал минь харин очоогүй юм шиг хариу чамаас минь байдаггүй. Эргээд уулзах тэр мөчийг тэсэн ядан чамаасаа хүлээе. Тэмээгийн хариулаад гурлаа. Сэгс цагаан богддоо жаргана. За баяр үргээ. За энэ захианы хариу бол бас нэлээ сайхан төгссөн байна. Тэгтээ түрүүн бичиж байхдаа яг ингэж бичвүү. Түрүүн жоо саний бичиж байгаа гэдэг шиг орж ирсэн байна. Сурагчдаа багш нь маш их баярлалаа. Маш сайхан хариултуудыг бичсэн байна. Захианы хариу болгож маш сайхан бүгдээрээ өөрсдөө бас сайхан залуус бичсэн байна, шүлгэлж байна, уран яруу байж чадаж байна тийм ээ. Өнөөдрийн захидлын хариу болгож бичсэн захидлууд бол маш сайхан захидлууд байлаа. Багш нь бүгдээрэнд нь явуулсан онц дүн тавьсан. Баярлалаа. 3 минутын дотор бас хангалттай захианууд бичижсэн. Нэг захиаг стооцол бас Тэнгэр говийн тэнэг хөнгө. Юу гэж байгаа вэ? Сэг бас бай. Бүгд гоёор Тэмээ тийм бас мустаас гол дүн аргу байгаа дээ. Өнөөдөр гэрэл даалгавар багш нэг ямар ч хамаагүй сэдвэр их зохиож
ирээрээ гисэн Сэгцэгаан богд гэдэг шүлгийн талаар нэг сайн уншаад гол санаагийн дэвтэртээс ирүүлээд амжилттай сайхан бичээд ирээрэй гэж хэлсэн тийм ээ. Ингээд манай өнөөдрийн хичээл дуусаж байна. Тэрийг гадуураа сайн игээрэй. Дараагийн хичээл хүртэл баяртай. Баяртай. За. Стоо. Дараагийн цаг нь. тий таньстай. Тэгээд хувцас. Хөөе. Зарга. Хамаг нэгж гараа гэж. Нэг аав эцэд нэлээд уцахгүй ч юмсан. Картлаас болох юм. Баатлын банзанд хоёр бэршгийд байж үлээ. Бүрч гатад аваараа байна. Хоёр бэршгийд уцаад байж үлээ. Зарга өр мөр өгөөч тий доор ганцны өрчин 100 сая төгрөг болсон байж бишгийн асаар гаад. Тэгээд харлаад бүр. Гөөцөлгөө. Зарга чи бүгдийг гөөч тийм аа. Солонгол юу. Би нэр 4,000 засны үртээс өвөө гараад чи таслаа нэрээ. За тань яа мохоо. Байхгүй. Урлаг түүнээ хийдсэн. Юго. Ноён сет шинэ бүтээгдэхүүнийг танилцуулж байна. Дахиадын утас 33 22 77 1919 50. Үзэгчдээ манай ETV ахлах сургууль цэнгээд шоу нэвтрүүлэг маань үргэлжилсээр байна. Өнөөдрийн нэвтрүүлгийн маань оролцогчид бол X2 Production-ы авьяаслаг залуу уран бүтээлч жүжигчд болоод Син хамтлагийн дуучин Инхтул нар оролцож байгаа билээ. Ингээд өнөөдрийн оролцогчд маань шийтгэлийн тагимдаа хүрэлцэн ирсэн байна. Ямар ч байсан өнөөдөр хичээл дээр хөгжөөн тоглоом дээр алдсан нэг хүн байгаа. Тухайн хүн бол зайлшгүй энэхүү шийтгэлийн тагимдаа шийдгүүлэхээр болсон. Энэ бол мэдээж ангийн дарга баясгалан байгаа. За тэгэхээр шийтгэлийн тагимд үргэлжлээд бид нар бас нэг хөгжилтэй тоглоомыг тоглоно. За энэ тоглоом маань яах вэ гэх юм бол 6 оролцогч маань дистаралаар ингээд тоог дараалж тоолно. Тэгээд 3 6 9 гэсэн тооноор бүгдээрээ тоогоо тоолохгүйгээр зэрэг алгаад ташгаар байгаа. Ингээ ойлгосон тийм ээ. Яава. Энэ живэ хийсэн юм уу? Симэ. За үзэгчдээ одоо ингээд тоглоомд оролцъё. Тоглоомынхоо дөрвийг ойлгосон биз дээ тийм ээ. Та бүхэндээ ноён сет шинэ бүтээгдэхүүнийг танилцуулж байна. Дахиадын утас 33 22 77 1919 50. За ингэ шийтгэлийн үеийн маань шийтгэлийн тоглоом эхлэх гэж байна. Мэдээж энэ тоглоомонд нэг ялагч тодорхой ёстой. Ялагдсан нэг оролцогч давхар ангийн даргатай хамт шийдвэрлэх нь. Гэхдээ шийтгэл ямар байхыг би таашгүй. За. Шийдвэрлэе. За тоглоомоо эхлүүлье. За Бацэргээс хэлээ. 1 2 3 1 2 4 5 7 8 10 11 12 14 15 16 За өөр гоё явлаа. Одоо ингээ хасагдаад энэ авна штэ зөө. Одоо угаасаа хамгийн дөрөвд хасагдсараа ганц зэрэг хасагдаад алдснараа шийдгүүлнэ. Одоо энэ тоглоомд ялагч тодорхой. Чи 16 17 гэж явах. тийм л дээ. Би зүгээр үсчээ гэж бодсон. За гар. За би одоо ингээ шоуд үзэх гэж бодсон юм уу? 1 2 гарч явах үстэй удахгүй за гасчихаа за. Биш тууд юм уу ихдүүд юм уу? Зөргөө нааш явчаад ах чинь чи байж. Би суу шүү. Ихдүүдээс багшаа гэж би. Хоёр гэж. Шоторон дээр батцсан. Найс дээр байна. Би яа. За энэ зогсчих. За. Нэгж муугаа гэж бодохгүй шүү. За ихдүүдээс игэлээ. 1 2 3 1 2 4 За үзэгчдээ ингээ манай өнөөдрийн шийтгэлийн аль байж та би яриа тий. 10 За үзэгчдээ манай шийтгэлийн үе маань амжилттай болж дууслаа. Ингээд шийтгэлийн үед маань
ялсан 3 оролцогчд манай Sync хамтлагийн дуучин Энхтөл, X-Dude Production-ы залуу уран бүтээлч Солонгоо, X-Dude Production-ы бас залуу уран бүтээлч Энх тулгнаар маань өнөөдрийн шийтгэл үеийг маань амжилттай тавьж тоглоом амжилттай тоглож дууслаа. За, шийтгэл үеийн ялагчаар бол мэдээж ган зориг тодорсон. Бас нэгэн ялагчаар бол баясгалан тодорсон. Бат зориг. За. Айгуу гоо шодрог байсан юм аа. Яг үн надад тугдагчлаа. То яа гэхүү. Энэ бол анги хамт олны шийдвэр тийм ээ. За ямар ч байсан. 3 оролцогчтой баяр хүргэе. Хамгийн эхлээд шийтгэлээ үргэлжлүүлээ. Шийтгэлээ явуулъя. За шийтгэл. Бид нар сонгоо. Шийтгэлээ таавчаар алга худлаа юм. За та нар ингээ хараа сууж идэ. Эдний энэ хоёрын шийtгэлийг хараад баясаа сууж идэ. За өнөөдрийн шийтгэлийн танхимаа маань шийтгэл юу гэх юм бол за мэдээж шийтгэл нэгж шийдвүүлэхээр л усан юм чинь нэр зөрөгтэй сайхан шийдвүүлэх хэрэгтэй. Шийтгэлээ сайн биелүүлнэх гэж бодож ирсэн. Энэ хоёр таавчиг байна. Нэгээр нь таавч өгч. За тэгээд гээгүй энэ аюу амархан байхгүй. Таавчгаа бариад энд ингээ 10 ингээд маш хурдтай ингэж 12. Нилээ хурд 12 гэн. Дээш шидэл эргүүлээ бариад авна 3 удаа. Бариад чадахгүй бид нар зодтой төхөө агшаа. Шийтгэл 3 юм уу? Дараа бас дахиад нэг ирж. Гээгүй шууд ингээд бариад шидэл барьж авна шүү дээ. Дахиад эргээд шидэл барьж авна, эргээд шидэл барьж авна зэ. 3 удаа шидэл 10 юм уу? Нэг эргэлт нь 10. 10 эргэлт нь нэг дээш шидэх байхгүй юу? Манай баясаг хувьд бол за жоох ийш гол руугаа. Би бой чи байсан. Зөө гол руу байхгүй ийш. За хаар. Явах уу? Явъя. Нэг гөрмөр ий. 1 2 3 4 одоо ингээд 4 5 одоо ингээд 6 доош хариш 7 8 9 10 дэш шидэл бариад байна. Дэш өндөр шид. За дахиад ирлээ. 4 шидэл өгсөн. Хадан ирэхгүй байгаа мó. Хоёр. Ирж байгаа. Одоо бүрхэг мангар дэс. Бүр сайн шидэж шүү дэш. 4. Хаа. 6. 7. 8. За дэш шиг урагтаа шид. За баяр үргээ. Яач. За шийдвэрлэхэд ер нь ямар байна? Толгой эргэж гин үү? Ядарч гин үү? Эсвэл гол төлөв? Толгой амар ирж нэ ингээд доош хараад ирчихлээ. Толгой бүр иргээ сүлдээ. Гэтэ ерөнхийдөө тавч дэше хаяад цаад бариад хол гайгүй байна. Сэтгэл гайгүй. Өнөөдөр манай ETV ахлах сургуулийн маань танхим хэр байна? Өнөөдөр монгол хэлний хичээл үзэхэд бас хэр байна? Зүгээр дажгүй шүү урднаас тийм ээ. Монгол хэлний хичээл дээр орж байгаа мартцсан тийм ээ. Тиймэрхүү хичээлүүдийг бас гой сэргээж өгч байна. Уран зохиолын хичээлд ерөөсөө 10 жил тахтаа л дуртай байсан. Багасаа угаасаа нөгөө жүжигч болъё гэж дотроо бодсон байсан болохоор монгол хэл уран зохиолын хичээл илүү бас над хэрэгтэй юм болов уу тэгээд илүү их сонирхолтой байдаг учраас бас тэр хичээлдээ дуртай байсан. Өнөөдөр ч гэсэн бас маш сонирхолтой сайхан байлаа. 10 жилд хэр ямар шүү сурагч байсан бэ? Зүгээр нэг үгүй 10 жил сурдаг байсан. Нэг үгүй яри. 10 жилд ямар сурагч байсан? Би 10 жилдээ сайн сурдаг байсан. Он сурдаг байсан. Аль 10 жилийг төгслөө? Шав зохицол зураг гэж одоо 60-аас төгсөг болсон. Тий. Би чи уулна эмч болт юм 10 дугаар ангид байхдаа эмч болт юм уу гэж бодож байгаад. Тэгээ ер нь гүүдээ. Чиний бол явах зам бол тэр л юм байна гэж. Соёл урлагийн сургуулийн кино драмын ангид жүжигчдийн ангид орсон тийм ээ. За ямар ч гэсэн маш их баярлалаа. Манай өнөөдрийн нэвтрүүлэгт оролцож хичээлдээ идэвхтэй оролцсон. Гэвчиг өнөөдрийн нэгдүгээр үеийн маань хөгжиж ингээд тоглоом хөгжлөө тоглоом дээр ялагдсан шийдвэрлсэн. Шийдвэрлэлтэй ямар ч байсан шийдвэрлээ сайн биелүүлсэн маш их баярлалаа. За амжилт хүсье. За баярлалаа. Багштай нэг гардуулж өгье. Сул ам уу? За одоо ган зэрэг маа шийдвэрлэнэ. Жохоо энэ зүтгэлгүй. За гой шийдэн шүү зөө. Гой дээш яг тэр хардлага нилэн дээш тэгээд хардлал тултлын шийдэл бариад байгаа. Нэг гөрмөр и. Нэг. Хоёр. Дөрөв. Дөрөв. Олоо. 8.
9. Урдлаач. 10. За дээш шидлээ бариад. Тэгээд Угаар гэж. 1. 2. 3. 4. 5. Хаваар гэж байгаа. 6. Тий. 7. 8. Юу юу юу. 10. Шидлээ. Тэгээд зүлээ. Хотлаа. Хоёр. Яг дотоод гэж. Дөрөв. Аа. Хаваач чиг. 6. 7. 9. Одоо бууч. За дээш. За дээш. За явуулчихсан баяр хүргэе. Шитгэл үе маань 2 дахь шийдгүүлэгч болсон. X2 production-ы жүжигчин Ган Зориг маань бас амжилттай шийтгэлээ биелүүлээ. Хэр вэ? Бас нэг яа гэм шүү дээ. Хүл амар шилдэг. Ирэх нь хэцүү вэ? Тавж өрөх нь хэцүү вэ? Ирэх нь энэ тэгээд ийм өнгөтэй болохоор бүр амар. Толгой эргээд тийм. Бас юу. За ямар ч гэсэн бас шийтгэлийн үед оролцож ялагдсан ч гэсэн амжилттай шийтгэлээд авсанд нь маш их баярлалаа. Амжилт хүсье. Тэгээд ерөнхийдөө бас өнөөдөр бас манай ETV ахлах сургуулийн сурагч боллоо. Хичээлдэж гэсэн аягүй сайхан орцлоо гэж бодож байна. 10 жил байхдаа Ган Зоригийн үед ямар хуу сурагч байсан? Хичээлдээ хэр сурдаг байсан? Дуртай хичээл нь ямар байв? Дургүй хичээл нь ямар байв? Шугам зурагтай дуртай байсан. Тэгээд ер нь айлгүр майлгүр бол угаасаа маа багш нар харж байгаа хэрэг. Айлгүр майлгүрт бол нэр үнэхээр байгаагүй. Тэгэл нэг тийм амар сайн сурагч гээгүй. Зоригоо мэдэндээ бит хоёр юу ойлцоо сурдаг байсан. Нэлээд доо. Айл 10 жил төгслөө. Би ганцаа гэж өг дүүгэр байдаг болохоор манай ганцаа ээж нь англиний багш аахгүй. Алтай чи од сурдаг гэж хэлээ. Хоттой цаач багш өгдөг гэж хэлчихсэн. Айл 10 жил төгслөө. Юу 18 дор сургууль гээд одоо нөгөө камнатын 19-р оролцдог. 18-ыг төгссөн. За тэгэлгүй яхав. За энэ хүнлүүд авч гарч илчлээ. За 10 жилд бол бас айлгүрийн хичээлдээ жоохон айлгүр гэх ер нь жоох юу. Хичээлдээ бол ерөнхийдөө ажил. Тийм жигд байсан. Тэрнээс гадна би бас одоо мэдээж оролцож байгаа юм чи уран бүтээлийн талаар бас зарим зүйлүүдийг асууя гэж бодож байна л да. X2 production-ы залуу уран бүтээлчийн хувьар те өнөөдөр ойрын үед X2 production маань саяхан тоглолтоо хийгээд өндөрлсөн. Дууссан байгаа дуусаг байгаа юу? Тэгээ ийм нэг явдалгээд тоглолт 12 сарын 7-ны хүртэл тоглоод дууссан. Тэгээд давхар бас бид нар нөгөө шинэ жилийн Баярын Мишелийн зурагтай давхар байсан. Тэгээ ер нь 2014 оны хувьд бол X2 production-ы хувьд тийм уран бүтээлийн асар их ол зомогтой тийм жил байж өнгөрсөн. Тэгээд та бүхэн сайн мэдж байгаа Сэрвасын нууц гэдэг те драмын жүжиг тэгээд намар цаг нэг тоглолт тэгээд сая ингээд нийтдээ 2 шинэ шоу entertainment тоглолт хийсэн. Одоо тэгээд шинэ жилийн бас янз бүрийн нэвтрүүлгүүдтэй байгаа. Тэгэл энэ он дуусаад 15 оноос дахиад шинэ төлөвлөгөө гарсан байгаа. Шинэ төлөвлөгөөний хувьд ямар шиг байгаа л Хэлж болж гэнэ болохгүй байна. Тэгээ тэр үедээ л болох байлгүй те. Тэр үедээ. Одоохон явахсаар. За ямар ч юм маш их баярлалаа. Шийдэглээ маш их амжилттай биелүүлсэн маш их баярлалаа. Бас уран бүтээлийн өндрөөс өндөр амжилтыг хүсье өрөө. За мэдээж үзэгчтэй шийдгүүлэгчд маань шийдэглээ хүлээж дууссан бол өнөөдөр бас шийдэглийн танхим маань ялагчд 3 оролцож байгаа. Ялагчдаа Юмаа да. Явтаа би. ETV ахлах сургууль хөгжөөнц ингэж надад төг тагтсан шүү дээ. Наад үзэхгүй. За үзэгчдээ тэгэхээр манай ETV ахлах сургууль цэнгийн шоу нэвтрүүлгийн маань ерөнхий ивент итгэгчээр ноён пицца брэнд ажиллаж байгаа. Тэгэхээр өнөөдрийн хөгжөөнт тоглоомын шийтгэлийн үеийн маань ялагч болсон оролцогчдод ингээ пицца захиалан идэх эрхийн бичгээр шагнал болгож байна. Уцаад энэ бичгийг үзүүлэхэд л пицца өнгөө аваад ирсэн байна шүү дээ, тийм ээ? Баярлалаа. За. Баярлалаа. Баяр үргэлээ. За. Би бол 10 жил тийм явдлаа ярих гэдэг. Би нөгөө 10 би бол яг асууж байгаа байхгүй. Айлгүрийн багш ярьж байгаа гэдэг. Нөгөө багш би нөгөө би тамир тайм сайн байсан байхгүй. Өөрөө. За тэгвэл юу их төлийн хувьд би угаасаа яг асуух хэрэгтэй л доо. Их төл манай өнөөдрийн бас ETV ахлах сургуулийн сурагч байлаа. Өнөөдрийн нэвтрүүлэг ерөнхийдөө хэр санагдав?
өнөөдөр нэвтрүүлэгт ер нь 10 жилдээ бас хэрхэн сурдаг вэ? Он сурдаг вэ? Муу сурдаг вэ? Аль 10 жилийг төгсөн? Муу сурдаг байсан. Нэг молтой сурдаг байгаа. Тэгээд яг нь маань дандаа бид нар соёл урлагийн их сургууль. Маа найзууд маань ингээд жүжигчнээ гэдсэн. Тэгээд би бас үгжимчнээ гэдсэн. Тэгэл бид нар суугс те. Олон жил ингээд цуг явуулсан. Одоо ингээд өөрсдөө уран бүтээлийн эцэгэл бүгдээрээ л уран бүтээлийн төлөө бас мэргэжлэр ингээд ажиллаж байгаа. Маш их баяртай. Тэгээд хамгийн гол нь пицца хийсэн даа маш их баяртай. Тийм үлэнжүүтэй. Энэ хамгийн гол яг хоцлмоор байна те. Хамтлаг. Одоо уран бүтээлийн талаар ойр үед юу санаач юм байна. Синк хамтлаг эхнийхээ цомгийг гаргаад нэг хэд юм 2 жил баг болсон баха. Тэгээ одоо он гаргаад 2 дахь цомгоо гаргах гэж байна. Тэгээ оны өмнө сая нэг шинэ клип гаргах байсан чи арай л амтсан гостой шинэ жилийн ажлууд гэдэг нэлээд ажилтай л явцгааж шүү дээ. Он гарангууд бас. Дөнгөж он гарангууд шинэ клипээ цацгах. За яг шинэ жилийн ажил ер нь хэр байна? Яг зүгээр тэр пицца л байсан. Шинэ жилийн ажлууд одоо өнөөс эхлээд ихэлсэн байна. Энэ жил хямралтай жоох юм яа. За баярлалаа. Баяр үргээ таашдаг нь өстэй гайгүй шүү дээ бүгдээрээ л те. Хүмүүс баярлуулаад тэгэл маа зоргоо бол энэ жил нилээн гайгүй байгаа шүү дээ. Зоргоо нилээн гайгүй байгаа. Хөтөлгөөн дөр наа чи нилээн гайгүй байгаа те. За ямар ч үсэн ялагчдаа бас бид нэр пицца сахилж идэх өнгөө эрхийн бичгээр шагнасан байгаа. Гэхдээ бас ялагдсан ч гэсэн бас ингэж ш дараа эрхийн бичих заасан бүтээгдэхүүн авахд хүргэлтийн 3000 төгрөгийг бэлнээр жолооч төгөн төлнө. За тэрийг би мэдэхгүй байна. Нэвтрүүлгийн ивэд идэх чинь ноён пицца брэнд ажиллаж байгаа. Дуусны дараа 3 Амжилттай шийдгүүлсэн 2 оролцогчтой би бас пицца сахил идэх эрхийн бичгийг шагнуулж байна. За мэдээж зоргоогч гэсэн үлдээж болохгүй. Ямар гоё та баяр үргээ та. Бас энэ үнэхээр сэтгэлээр унда. Одоодоо сууж хоол идэх ямар байдаг вэ? Мэдээж happy байдаг. Тэгвэл та бүхэндээ ноён сэд шинэ бүтээгдэхүүнийг танилцуулж байна. Дахианы махыг оромог хэлбэрт оруулан бүрж шарсан. Дахианы цул махыг тусгайлан амталсан. Дахианы цээж махыг бүрж шарсан шаржнуур дахиад. Бас тийм бяцлагт махан цуглуулга гээд 2 төрлийн пиццаг танд санал болгож байна. Мэдээж танд энэ бүгдийг дагалдах болно. Эдэг тусам улам амттай. Захиалгын утас 33 22 77 1919 50. Үзэгчдээ ингээ манай өнөөдрийн ETV ахлах сургууль цэнгэнд шоу нэвтрүүлэг маань шинэхүү цоошин зааж тахяв. Шинэхүү цоошин. Энэхүү хчээ. Үзэгчдээ ингээ манай өнөөдрийн ETV телевизээс эрхлэн явуулдаг ETV ахлах сургууль цэнгэнд шоу нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар амжилттай болж өндөрлөө. Манай энэ удаагийн дугаарт X2 Production-ы авьяаслаг залуу уран бүтээлчид болон Sync хамтлагийн дуучин Энх Төл нар оролцсон. Мэдээж манай нэвтрүүлгийн ивент тэтгэгчээр ноён пицца брэнд ажиллаа. Ингээд ахлах сургуулийнхны сонголт ноён пицца. Яг гөрмөрөө ETV ахлах сургууль.